Ард түзөө үзүүлж байна. Өгүүллэг зохиогч Цэндийн байгалмаа. Яргуйн хэнцхэн дурлал. Өгүүллэг. Сүрэн жаахан сандран бэлтгэлийн өрөөнд бие халаан зогсно. Тэрээр яргуй хүүхдийн урлагийн их наадамд ардын бүжгээр оролцохоор аймгаас шалгарч ирсэн билээ. Энд тал бүрээс цугласан авьяаслаг хүүхдүүд хуран чуулжээ. Бусадтайгаан зэрэгцэн том толонд харан сунгалтын дасгалаа хийж байтал түүний ардхан талд нь хотын цэвэрхэн цагаан хөвгүн ярилцлага өгч байв. Тэрээр бушуухан босч холдон явах гэтэл сурвалжлагч бүсгүй хурчирэн наадмын өмнөх сэтгэлдээс хуваалцсан уу хэмээн түүнээс асуухад сүрэн хэсэг мэгдэн гэнтийн асуултанд юу хэлэхээ мэдэхгүй сандран зогсно. Ядаж өнөө хүү юу ярих нь вэ гэсэн шинжтэй хажууд нь зогсоод байдаг. Яагаад ч юм өөрийнхөө үг дуугарч чадахгүй байгаагийн буруутна нь энэ хүү юм шиг санагдаад сандарч твдэн юу ярьснаа ч мэдсэнгүй. Нэг мэтгэдээ сурвалжлагч бүсгүй баярлалаа хэмээгээд цааш явлаа. Сүрэн хэсэг азнаж байснаа нэгэнтээ уртаар амьсгаа аваад нөгөө хүүгийн байсан зүг өөрийн мэдлгүй харуул аль хэдийн алга болчихсон бололтой харагдсангүй. Тэрээр яагаад ч юм бэ урамгүй ихэн санаа алдаад үргэлжлүүлэн халаалтаа хийж байтал наадамж эхэллээ. Хүүхдийн яргуй наадам үнэхээр сайхан болж өндөрлөлөө. Тоглолтын дараа наадамд оролцсон бүх хүүхдүүдийг найрамдал цуслан руу авч яв. Тэнд хүүхдүүд улам илүү дотн танилцсан утас хаягаа солилццгов. Сүрэн алтан медаль хүртэж харин өнөө хотын цэвэрхэн цагаан хүү дуугаар мөнгөн медаль хүртжээ. Түүний нэрийг Тэмүүжин гэх бөгөөд огттол баймаар дөрөлгөр алагнууд, өтгөн хөмсөг, цав цагаан царай, тас хар үстэй. Бас түүний бие авч яваа байдал цаанаал нэг энгийн хинтээч инээмсэглэн урайлахгүйн аргагүй намблаг харьцаж цөөн үгээр бодлоо илэрхийлэн ярих чадвар нь ямар ч охидын нүднээс холуур өнгөрч чадахгүй байлаа. Сүрэнч гэсэн хотын тэрхүү хөөрхөн хөвгүүнийг сэмхэн харуулдана. Тэгэх төдийд цээжин тушаа газар нь үл ялэг догдлоход өөрийн ирэхгүй хазар нь улаан доошоо харлаа. Сүрэн багаасаа бүжгээр хичээлсэн. Намхан л болохоос өөлхийн аргагүй тэгш бийтэй. Жижигвтэр жартгарч гэлээ өөрт нь зогсон хар нүдтэй бордоо охин. Тэмүүжин ганцхан түүнийг л тойроод бусдаа нь харьцаад байгаа юм шиг санагдахад ямар ч хамааралгүйг нь мэдсэн ч гэсэн дотор нь нэг л сонин гомдох сэтгэл төрөөд ирэв. Хаалтын үдшилэг болж хүүхдүүд хөгжилдөн бүжинэ. Бүгд урлагийн хүүхдүүд болохоор айж эмээх зүйлгүй нүүр нь хагарсан нь элт. Сүрэн наадамд оролцсон хэмээн ээжийнхээ баярлан байж авч өгсөн богино дэрвэр даашинзаар гоён найз охин хашаагийн хамт хөдөлсөн бусадтайгаа нийлэн энэж хөхөрлөн дуулж хуурдаж байсан ч нэг л мэтгэд нүдэрээ нөгөөхөл хүүг өөрийн ирэхгүй хайн зогсож байлаа. Тэмүүжин хүүхэд бүртээ бүжиглэж тэгэх мөртлөө байн хөлсөө арчиж буйн харагдана. Тэрээр сүрэнг урих нь бүхэл харсан чгүй. Харин түүний найз хашааг 2 жудаа урин бүжиглэлээ. Тэр хоёр инээлдэн хашаа түүнд зогсоо зайгүй юм ярьж буй бололтой өөрөө тажигнтал инээд алдахад Тэмүүжин тэрүүхэн тэндээ инээмсэглэж харагдана. Сүрэн тэр бүхнийг хараад урамгүй ихэн өрөөндөө очдөг юм билүү хэмээн бодож байтал сүүлчийн бүжиг хэмээн зарлалаа. Сүрэн за дуусхын хооронд хэмээн бодон бусдыгаа харан тэрүүхэндээ бүжиглэмээр айдан зогсож байтал Тэмүүжин ирж түүнийг өрөв. Сүрэн сандарсандаа чичрэн өөдөөс нь харж чадахгүй доошоо харан хөлөө арайхийн зөөж тавина. Түүний зүрх нь даашинзныхан цаанаас хүчтэй зохилоход тэрээр Тэмүүжинг мэдчихвээ гэсэн аятай амьсгаагаа түгжин баг багаар нь гаргаж байв. Тэмүүжин түүнээс юм асуухад ганц 2 үгээр хариулна. Тэрээр урд нь ямар ч уралдаанд орсон ингэж сандарч байгаагүйгээ саналаа. Тэгтэлч ая дуусч Тэмүүжин талархснаа хэлээд өөдөөс нь харан эрэгтэй хүүхэд гэхэд гайхалтай сайхан инээмсэглэв. Хүүхдүүд шүгэлдэн гуйсаар дахин нэг ая сунгах боллоо.
Тэмүүжин сүрэнд хандан уучлаарай, дургуйцахгүй бол дахин бүжиглэх үү? Бүжигчин охины хөлдөн чирэгдээд байгаа болов хэмээгээд түүний өөдөөс харвал сүрэн бушуухан толгой дохиод энийхэд хацран жаргаж буй нарны тэнгэрийн хаяа адил улаа ботрон халууд өглөө. Энэ удаа харьцангуй биеийн тайвшран хоёул нэрээ хэлэлцэн сурдаг сургууль сонирхол наадмын талаар гээд ойр зургийн овоо хэдийм ярилцаад авлаа. Сүрэн дархан буцахаар хамт ирсэн нөхдийн хамт жижиг микроны арын цонхон талд хашаагийнхаа дэргэд суун мөрөөдөлд умбана. Тэрээр замын туршид ганцхан Тэмүүжинг бодон явсаар. Сүрэн аймагтаа л хөөрхөн охин гэгддэг. Түүнд сургуулийнх нь төдийгүй өөр сургуулийн гээд энд тэндээс олон хүүгүүд ирж үерхэж нөхөрлөхийг гуйдагч хинч Тэмүүжин шиг сэтгэлийг нь хөдөлгөж байсангүй. Сони юм да. Бүр анх хараад охтын таньж мэдхгүй хүүд шүү дээ. Нөгөө анхны харцаар дурлна гэж нь л байхаа да. Би нэрээ яасан бүтэхгүй юм мөрөөдөж явдгиймтэй. Хаа хамаагүй холын хүүхэд. Тэгээд нэг л удаа бүжиглэж хідэн үг сольсноос хитрээгүй байж. Яаж ч бодсон яагаад ч бүтэхгүй юм мөрөөдөж явах ч гэж дээ. Хэмээн бодлоо. Тэгсэн ч гэлээ сүрэн нэг л мэтгэд сайхан мөрөөдөлд автан өөрөө ургуулж бодон тэгэх хүртээ нүүрэндээ инээмсэглэл тодруулан явна. Хажууд нь сууж явсан хашаа гайхан түүнийг нудчин "Хүүе, чи зүгээр үү? Алтан медальтай харж байгаа хүн ч баясгалантай байхгүйгээд яахав дээ." Цааш нь инээ гээд өөрөө юуг нь ч ойлгоогүй байж даган инээлээ. Хашаа бол түүний найз. Хоёулаа багаасаа бүх юмн дээр хамт байж ирсэн. Яг л нэг гэрийн хоёр шиг сайн найзууд. Хашаа их шартай болохоор байнга л сүрэнтэй барьцсан хичээнэ. Тэрийгэ өөрөө ч бодож санах зүйлгээ шууд хэлчихдэг. Сэргэлэн дэнтсэн охин байлаа. Сүрэн тэр хоёр бараг 10 хэдэн жил үерхэж байгаа сайн найзууд билээ. Хашаа гинэт сүрэнг нудчин "Сүрээ, тэр Тэмүүжин их дажгүй хүү байгааз. Найз нь бүжиглэж байхдаа нэлээд дотн танилцаад утасныхаа дугаарыг хүртэл солилцоод авсан шүү" хэмээн хөөрөнгүй хэлв. Сүрэн хэдий хэний тухай ярьж байгааг нь мэдэж байсан ч мэдгүй байгаа дүр үзүүлэн "Хин гинэ? Ямар Тэмүүжин?" Ингэж асуухтаа тэрээр өөрийгөө хэрхэн догдолж байгааг аль болох мэддэхгүй байхыг хичээв. Хашаа өөдөөс нь "Яагаад вэ? Дуугаар мөнгөн медаль авсан хотын цэвэрхэн хүү байсан да. Аа тийм, сүүлийн 2 бүжгэнд чамтай хамт бүжгэлдэг. Аа, тэрийг Тэмүүжин гэдэг үлээ. Би сайн нэрийг нь анзаараагүй юм байна." Ингэж хэлээд сүрэн цонх руу харлаа. Түүний дотор гинэт харанхуйлаад ирэв. Хашаа хажууд нь Тэмүүжингийн талаар зогсоо зайгүй шивнэн магтаж гарна. Сүрэн болдогсон бол дуугүй байгаад өгөөч хэмээн хашгирмаар. Эсвэл яагаад ч юм бэ уйлмаар болоод ирэв. Хашаа сүрэнгэ гайхсхийн харснаа ярэн сонирхолгүй байгаа юм байхаа хэмээн бодоод чамааг эргүүлдэг тэр олон маанах хараас чинь хэдэн зуун хувь илүү. За, найз минь хэмээн инээснэ гинэт хажуудаа хүмүүс байгааг анзааран чимээгүй боллоо. Сүрэн хэсэг чимээгүй сууснаа гинэт өөрөөсөө ичих шиг болов. Юу ч болоогүй байж юунч их юм боддгийм дээ. Даваахуу ихч ээжд нь юу гэдэг байлаа? Учрах тавилантай бол алсын газар байлаа ч учрна. Харин тиймгүй бол хажууд чинь хамттай байсан ч учирдгүй юм а гэж байсан. Сүрэн ингэж бодоод хашаагийнхаа өөдөөс харан гүнзгий амьсгаа аваа инээмсэглээд бөөрөнд нь наалдан хоёул наадмын сонин хачин ярилцсан явсаар гэртээ ирлээ. Сүрэн гэртээ их л цоглог орж ирэв. Тэрээр ингэртэй медальтай сэтгэлдээ бодох хүнтэй. Ээждээ шагналынхаа мөнгөөр авсан хүзүүний ороолттой ирж байгаадаа хөөрөн баясна. Ээж нь ч ганц охиноо ороод ирэхэд нь нүдэндээ нулимс цээлэгнүүлэн "Миний муу өөдсгэн бор охин овоо штэ. Ээж нь охиноороо ямар их бахархаж байна" хэмээн үнслээ. Алив өрмөн гараа угаагаад ширээндээ сув. Ээж нь дуртай хоолыг нь хийсэн. Сүрэн өрөөндөө орж хувцас солон гараа угааж байтал ээж нь тэндээс "Миний охин медаль зүгээд ороод ирээрээ" хэмээн дуудав. Сүрэн хариуд нь "Та харчихсан юм чинь өөр хинт харуулна гэж зүүх юм дээ. За тэгье ээж." Сүрэн ээжийнхээ үгнээс ёор зөрдөггүй байв. Тэрээр мэдээ орох цагаасаа л ааваасаа тусдаа өсчээ. Учрыг нь асуумаар байвч ээж өөрөө хүсвэл хэлнэ үз
зовоогоод яах уу гэж бодоод үл дурсна. Тэгээд ч ээж нь сөрөнгийн төлөө гэж яаж зүтгэж явдгийг тэрээр мэдэх билээ. Аав нь хүүхдийн баяр юм уу төрсөн өдрөөр нь ямар ч ажилтай байсан заавал ирдэг байв. Тэр тоолонд ээж нь юу ч болоогүй юм шиг инээж байгаад гараад явсан хойно нь сөрөнгөөс нуун нулимсаа арчиж байсныг олонтаа харжээ. Тэрээр энэ удаа яагаад ч юм аавыгаа ихээр саналаа. Тэр нэг жилийн майн баярын жагсаалаар аав нэрэн гуруулаа хамтдаа жагсаалд оролцож билээ. Сүрэн тэгэхэд эхний бөгөөд сүүлийн удаа аавынхаа хүзүүн дээр суун ээж нь хажууд нь мөрийг нь түшин гуруулаа жаргалтаа инээж байгаад зургаа авахулж байлаа. Тэр баяр түүний хувьд сэтгэлд нь тодоос тод үлдсэн гэгэн дурсамж. Ийхүү хөнгөн гунигт автан санаа алдан зогсдол ээж нь хурж ирэн "Зүгээр үү ээжийн бор охин? Ядраа байлгүй хоолоо идчихэд эртхэн амар химээгээд өнөөхөл сайхан үнэр шингэсэн ингэрээ хамарт нь ойртуулан зулаа дээр нь удаан гихчин үнэрлэн үнслээ. Сүрэнд энхэн мөчөд энэ хорвоод ирэх хамгийн сайхан хизээч мартагдахгүй дахин давтагдахгүй үнэрл энэ үнэр ажээ. Ээжийн минь энэ л үнэр химэн бодогдон тэрээр ээжигээ суган доогуур нь гараа оруулан энгэрт нь наалдан сайн гихчин үнэрлээд авлаа. Нандин охиноо өхөөрдөн харснаа. Миний охин чинь ээжигээ санчгаа юу да? Ийм том болсон охин чинь. Тийм ээ, таныг зөндөө их сансан. Надад ганцхан тааман л байгаа шүү дээ. Гэтэл Нандин хулмалзан "За хоолоо ид хурчглөө" хэмээлээ. Сүрэн медалийн хангинуулсаар том өрөөнд ортол өөдөөс нь ёслолын буудлага хийн өнг өнгийн цаасаар буудуулан аав нь хүү охин хоёртойгоо угтан авлаа. Сүрэн аавыгаа хараад бас гинтийн бэлэгт баярлан улам илүү догдлов. Тэр орой хідүүлээ жаал сууж байгаад аав нь хүүхдүүдээ аван охиноо үнсээд харихаар гарав. Сүрэн ээжтэйгээ хамжилсан аяг тавгаа цэвэрлэнгээ наадмынхаа сонинг хуучлана. Нандин охиноо харснаа нэгэнт санаа алдаад "Миний охин өнөөдөр ээжтэйгээ унтчихдаг хүү" хэмээн гуйлаа. Сүрэн уг нь орондоо орон тэмүүжинг бодохыг хүсч байсан ч ээжигээ гомдоохоос эмээн зөвшөөрлөө. Ээжигээ халуун өвөрт хэвтэн энгэрт нь хошуугаа наан хэвтэх юутай жаргалтай. "Ээж, та унтаж байна уу?" "Үгүй, яасан миний охин?" Зүгээр л. Ээж, танд хэцүү байдгүй?" "Юу тэр үү миний охин?" Аав ингээд ирж очиод байх. Бас дүү нарыг дагуулад юу ч болоогүй юм шиг байгаад байдаг нь. "Үгүй дээ өр минь. Тэр чинь чиний эцэг шүү дээ. Хүссэн үедээ охин дээрээ ирэх эрхтэй хүн. Би мэднэ. Та надад хэлсэн штэ. Хоёр дүү бид гурвын цусаар нэг л цус гүйж байгаа гэж." "Тийм ээ миний охин, ухаантай охин. Чи минь л сайн явж байвал ээжийнх нь баяр баясал тэр. Миний охин чинь багадаа их өвдөж ээжигээ мөн их сандаргадаг байсан да." "Хөөх, тийм үү? Миний санахын би их л турийн муутай хүүхэд байсан шиг. Та надад яриад өгөл дөө тэгхүү. Би одоо жаахан охин биш штэ. Ингээд 10 дугаар ангид орж байгаа том ани юм чинь таныгаа яаж зовоож байснаа мэдэх хэрэгтэй үстэй." Нандин нэгэнтээ санаа алдснаа тэртех он жилийг нэхэн санаж хаанаас эхлэхээ мэдэхгүй бодолд дарагдав. Одоогоос 16 жилийн тэртээ их зудтай өвөл болов. Нандин шинхэн төгсөж ирсэн ажилчин аймагтай ажиллана хэмээн дархан хоттоо ирлээ. Түүнийг ирэхэд хөгшин аав нь өнгөрч гисэн өөр санаж сарвах ах дүү байсангүй. Шинхэн нэгтлэнд эмхэлж зэгцлэгээс эхлээд ажил нь барагдах юм биш. Нэг орой тайлан тооцоогоо хийчгээд нэлээн оройтон харих гэж байтал гадаан нь багаасаа эхэлж нэг довон дээр тоглож өссөн болд зогсож байв. Нандин яагаад ч юм бэ нэг төвөгшөөснөө ханиндаа хэмээн бодон хамт явлаа. Залуу хүмүүст ярих юм мундах биш. Тэд ярьсаар явтал нэг л мэтгэд тэдний гадаа хүрээд ирчихсэн байв. Нандин анх удаа болдог эр хүн талаас нь энэ удаа харжээ.
Тиймгээд онцгойрч ялгарах юмгүй дуугүй бор залуу түүний өмнө зогсож байлаа. Нандинд болдоогийн чимээгүйхэн харц дөлгөөнүүд хоёр юунаас илүү таалагдав. Үүнээс хойш Нандин ажлаа тараад гараад ирэхэд болд хүлээж гисэн зогсно. Нандин яриад л болд хаяа нэг яриаг нь дэмжиж явна. Энэ үед Нандин оюутан болоод л анхлан үерхсэн залуу нь хөдөө ажиллаж чадахгүй хэмээн ам мөрийн салсан үе байлаа. Нандин их шазрун. Нэг л зүтгэсэн бол тэр чихтэй өөрийнхөө зүтгэждэг нэгэн тул дотор нь буцалж байсан ч нэг үг ган хийлгүй байсаар аймагтаа иржээ. Болд Нандин хоёрын үерхэл даамжирсаар ойр тойрны хүмүүс ч гадралдаг болов. Ажлынх нь эгч нар "Нандин минь болд сайн хүү шүү. Та хоёр юун төлөө багаасаа бие биенээ мэддэг үлээ. Эр хүн ноён нуруутай байхад л ер нь болно. Тэгээд чамд их сайн харагддаг. Миний дүү одоо хань ижилтэй болсон дээр гол чилж явсаар байтал нэг л мэтгэд нас чинь явж тэр хэрээрээ санаанд чинь таарах хүн улмал олдохоо байлан шүү" хэмээн хэлдэг байв. Нандин ч дотроо болд өөрөө гуйвал яах вэ? Алин болгон ингэж ганцаараа явах уу гэж хүртэл боддог боллоо. Зуны тэр нэг орой гэрте амрангаа жаал угаалга цэвэрлэгээ хийж байтал хаалгыг нь хүн тогших сонсогдов. Нандин хөлсөн арчаар очоод хаалгаа нээтэл болд зогсож байлаа. "Өө сайн уу? Юу хийж яваа юм? Хар өөрөөр." "Би их цэвэрлэгээ хийгээ сууж байна." Гэтэл болд өврөө удлан ном чихрийн цуглуулгатай гаргаж ирээд "Төрсөн өдрийн мэндгээд доошоо харлаа." Нандин дуу алдан "Нээрээ өнөөдөр чинь миний төрсөн өдөр юм байна штэ. Би ястай анзаарсангүй. Баярлалаа" химээгээд хөөрсөндөө түүний хацар дээр үнсээд авлаа. Тэгмэгц гинэт санаан зовн "Үгүй би маш их баярлалаа одоохон." Тэр хоёр хамжилсан төрсөн өдрийн ширээгээ дорн засаатглаа. 18 цаг жаахан өнгөрч байхад хамт ажилдаг нөхдөн ч ороод ирэв. Тасгийн дарга нь "Манай болд сануулаагүй бол бид хэд мэдэхгүй өнгөрөх нь байж шүү" гэд үг хэлэн ерөөл дэвшүүлээд эхний хундгыг тогтооцгов. Найр үргэлжилсээр шөнө дунд сая нэгэм тарлаа. Болд Нандинтай хамжилсан цэвэрлэгээ хийж дуусгачаад явах гэтэл Нандин одоо удахгүй үүр цайлаа хоноод явдаа хөө гэв. Нандингийн зүрх нь хүчтэй зохилно. Нөгөө өрөөнд хурхран унтах болдын дуу яагаад ч юм бэ түүний нойрыг хулж ажээ. Тэрээр босон өрөөнд дотоороо холхичж үзв. Бодох тусмал хамаг биенийх нь цус хөөрөн сэрлэн хөдлөнө. Тэрээр гал тогооны өрөөлөө орон усууж байснаа нэг мэдсэн аяга унган хагалчихв. Болд унтаж байснаа Нандингийн дуунаар босон харайж очтол тэрээр аягны хагархайг цэвэрлэж байлаа. Нандин ч гэсэн болдыг гинэт ороод ирэхэд цоцсондоо эрхий хуруугаа эсгээд цус гаргачихв. Болд шууд хурж ирэн цусыг нь амаараа сорон аваад даавны өөц шүдээрээ тас татан хуваагаад боож өглөө. Нандин чимээгүйхэн түүний хийх үйлдэл бүрийг харна. Болд ч аягны үүрэмгийг шүүрдэж дуусаад болгоомжтой байхгүй одоо зүгээрээ хэмэв. Нандин үүнээс цааш дэвчиж чадсангүй. Болд ч гэсэн хүслээ дийлж төвдөлгүй. Хоёул унтлагын өрөөнд орон залуу насны ааг омог хүсэл тачаал бүрдсэн гал халуун янаглалд автлаа. Нандин тэр үе бодоод өөрийн ирэхгүй инээмсэглэвэл сүрэн ээжигээ унтчихлаа хэмээн бодож байснаа энээгт нь гайхан ээжээ та унтаагүй байсан юм уу? Эсвэл зүүдлээд байгаа юм уу хэмээн хагас өндөгөөд ирэв. Нандин охиноо харснаа үгүй дээ. Ээж нь жаахан юм бодоод "За одоо унттай охин минь ядраа биз. Ээж нь маргааш охиндоо ярьж өгье" хэмээгээд өөрөө унтсан дүр эсгэн бодолдоо эргэн орлоо. Сүрэнч сайхан амраараа ээжээ баярлаа хэмээн инээмсэглэн ээжигээ хазар дээр үнсээд төд удалгүй зүүдний оронд Тэмүүжинтэйгээ уулзъя хэмээн бодоод мөн л инээмсэглээд унтлаа. Нандин унтаж буй охиноо харан жаргалтай инээд тодруулан үнснээ. Нойр нь бүр сэргсэн тул охиноо сэрээчгүй шиг сэмээрхэн босон халаад углаад галын өрөөнд орчин шилтэй виноноос хундаглан цонхоор харан зогслоо. Болдтойгоо ингэр зөрүүлснээс хойшоо нэг сарч бололгүй болд нь цэрэгт яваад өгөв.
Ээнхүү явхдаа хэвлийд нь үрээ үлдээгээд явсныг хэн нь мэдсэнгүй. Болдыг явснаас хойшоо 2 сарын дараа нэг өдөр ажил дээр байж байтал үүдний жижүүр нь утастан хүн уулзахаар ирснийг хэлв. Нандин гайхасгийн бууж очоод дуудулсан хүнийг хараад нүдэндээ ч итгэсэнгүй. Түүний өмнө анхны бүхнийх нь эзэн Ганхүү зогсож байх нь тэрэ. Нандин түүнийг хараад гүйж очоод тэврээд авмаар байсан ч ажил дээрээ байгаагаа санан арайхийн бие барив. Ажилд харагч нөхөж байсан тул бушуухан ажлаа амжуулаад чөлөө аван Ганхүүгийнхээ хамт хоёул харихаар сугалцсан явлаа. Гэртээ орон хоолцоо хийж байхдаа яагаад ч юм догтлон итгэж ядан түүнийхээ өлгөөтэй хувцсыг харан угаалгын өрөөний үүдэнд очин усанд орж байгаа чимээг чагнан нүүр дүүрэн баясал тодруулан аз жаргалд умбан байлаа. Энэ үед түүний тархинд болд гэх нэрч байсангүй. Нандин амандаа дуу аялан Ганхүүгийнхээ дуртай цовингийн гурил элдэн зогсож байтал Ганхүүч уснаас гараад ирв. Тэрээр Нандингийн араас очиж тэврэн хүзүүн дээр нь үнсээд "Чамаага ямар их санава? Чи нэрээ зөрүүд хүн шүү." Нандингийн хүзүүг Ганхүүгийн халуун амьсгаа төөнөн гижигдэнэ. Араас нь бахим тэврэх түүний гар, ар нурууг нь дулаацуулах халуун цээж гээд цаанаал нэг таатай байв. Нандин тас тасхийн энэд алдснаа. "Би чамайг ирнэ гэж ёстой зөвдлээгүй шүү. Чи ядаж хэл өгөхгүй янзын хүн шүү" гэд түүнийхээ гаран дээр үнслээ. Ганхүү Нандин араас нь тэвэрсэн чигтээ хүзүү, чих, шилэн хүзүү гэд хаа таарсан газраа үнссээр. Нандингийн ч элдүүр удааширсаар тэрээр арагшаа гэдийн мөрийг нь налан нүдэ анлаа. Жаргалын оронд умбаж байхдаа тэд нэгнээ ямар их сансан байснаа мэдлээ. Тэр хоёр хоолоо идэж дуусчаад тэр өдөр ёстой л хүссэн хүлээсэн хоёрын учирлаар золгон хонов. Нандин маргааш нь ажилдаа явах гэтэл Ганхүү түүнд хандан "Нандин минь, үнэндээ би чамааг аваачих гэж ирсэн юм. Хоёул хотод очиж амьдрий л да. Чи бид хоёр дэндүү удаан хамт байсаар би чинь чамдаа дасжээ. Одоо жаахан хүүхдүүд биш, амьдралаа бодох болсон юм биш үү" хэмээн ятгсаар байв. Нандин ч надад бодох хугацаа хэрэгтэй байна. Хоёулаа орой үргэлжлүүлэх хэмээгээд гэрээс гарлаа. Нандин замын турш мөн ажил дээрээч өдөржингөө бодлоо. Эцэст нь "Нэрэж надад одоо энд хорогдох юм юу байх вэ? Аавыгаа амьд дээр нэрж уулзаж амжаагүй хүн. Муу аав минь, охин минь. Чи минь эмэгтэй хүн юм шүү дээ. Ямар таал ганц охиноо хүний дор оруулахгүй юмсан гэсэндээ аав нь хот газар бараадуулж мэдлэг боловсрал эзэмшүүлж байх вэ? Харин миний охин олонтойгоо эвтэй байж дүнгийн төлөө бус өөртөө тархиндаа жаахан чадхгай юм хийгээд аваарэ. За тэгээд үерхэж нөхөрлөдөг хүү байдаг юм бол хань бараа болсон ч гэмгүй. Чи минь их өөрийнхөөрөө шазран хүүхэд шүү. Юмд наантай цаантай байж сураарай" хэмээн өнгөрдгийнх нь өмнөх зун эрэхэд гэнэт захиас захиж билээ. Цаагаараа мэддэг гэдэг тэгээд л хэлсэн юм болоо да хэмээн бодов. Тэрээр ийхүү нэлээд бодон сууж байснаа цаас балаван ажлаас халагдах хүргэл бичиж боловсон хүчин дээрээ барин орлоо. Нандин гэнэт ийм шийдвэр гаргахад ажлынх нь янз бүрээр хүлээн авав. Зарим нь дэмэдээ. Чам шиг ганцаараа хүнд дассан газрын заавуу зөөлөн гэлцэнэ. Зарим нэг нь залуу хүн өөрийг нь гээд тэр холоос ирж байхад ямар ч байсан аваад явах тэнхээтэй л хүн байгаа. Тэгээд ч хот хүрээгээ бараацсан дээр химэн ам амандаа өөрсдийн дүгнэлтийг гаргацгаана. Нандин нэгэн шийдсэн л бол тэр чигтээ байдаг зангаараа бүгдтэй нь ээлтгэн салах ёсхийн нулимс унахчихгүй хичээн байв. Хамгийн сүүлд хамт зэрэгцээ суудаг өөрийнх нь хувьд хамгийн дотн ганц хүн болох даваахүй ихштэйгээ салах ёс хийнгээ. Та миний өмнөөс болдоос уучлал гуйгаад өгөөч хэмээн хүслээ. Даваахүй нулимсаа тогтоож ядан "Миний дүү нэг бодлын зөв шийдвэр гаргажээ. Хүн хайртай хүнтэйгээ хамт байх шиг жаргал байдаггүй юм шүү дээ. Сайхан амьдраараа аз жаргал хүсье. Тэгээд холбоотой байгаарай.
Болд яах вэ? Санаа зовлтгүй. Эгч нь хилчгээ химээгээд ирж байгаараа гэд газар дээр нь үнсээд гаргаж өглөө. Ээнхүү нандин 2 өдрийн дотор тэндх бүх ажлаа цэгслээд аавынхаа байрыг зарж төвдөлгүй хямдхан шиг үнээр 2 залуу хосод хөлслүүлээд ганхууг даган хотын зүг хөлгийн жолоо заллаа. Ганхуугийн гэрийнхэн нандинг их сайхнаар угтан ав. Ганхуугийн ээж угийн эхэмсэг зяндарах хүн тул эхэндээ нэг их оошойдоггүй байв. Гэлээгээд яах вэ? Ганц хүн өөрөө хайртай гэд сая тусдаа байсан хэсэг хугацаанд арх хүн яаж зоож байсныг бодохоор найрсаг байхаас өөр арга байсангүй. Харин аав нь нандинд үнэхээр сайн, охин минь гэдэл байгаа бүхнээ барьдаг хүн. Тэгээд ч нандин ганхуу 2 оюутан байгаасаа үерхсэн болохоор хаа нэг орж гарсаар гэрийнхнийг нь мэддэг болсон байв. Ганхуу шууд л гэртээ очин нандинд хандан одооноос эхлээд чи миний эхнэр эндээ хамт амьдрнаа. Нандин гэр цэвэрлэж байгаад санамсаргүй хөхөндөө хөрвөл хөндүүрлэхэд биенийх нь юм ирээгүй их удаж байгааг саналаа. Тэрээр одоо ирэх гэж байгаа юм болов? Сая чин хэдхэн сарын дотор юу болоод өнгөрвөө хэмээн зүүт жимшиг өнгөрсөн өдрүүдэд бодон инээмсэглэн байлаа. Нандин хэд хэдэн газар ажилд орохоор анкета бөглөчгөөд хүлээх орондоо энэ айлын нэргүй зарц хийж өнжинэ. Ганхуугийн нэг хэцүү юм нь орой болгон түүнийг оролдоно. Хэдэн цагтч байсан хамаагүй. Уг нь гайгүй л байсан да хэмээн бодсноо. Нэрээч оюутан байхдаа ямар одооных шиг байн хамт байдаг байсан биш. Юугаач мэдхэвдэ хэмээгээд дуугийнхэн аяыг нь тааруулсгийгээд л өнгөрөөдөг байв. Хэд хоногийн дараа амралтын өдөр тэд гэр бүлэрээ ширээ тойроод хооллож байтал хадам ээж нь нандинг их нухацтай харж байснаа. Нандин, чиний бие чинь зүгээр үү? Аа, зүгээр байгаа яасан? Гэд цааш хэлж чадахгүй гацчихв. Ээж гих гэсэн нэг л амнаас нь гарсангүй. Ээж хэмээх энэ үгийг хэлэлгүй зөндөө удсан болохоор хэлхэл юм бол уйлчих юм шиг санагдаад байв. Чи нэг үзүүлсэн дээр байхаа. Жирэмсэн болсон шиг л байна да. Гэд халбгаа ширээн дээр тавилаа. Нөгөө 2 юу нэрийг ижүү хэмээн зэрэг дуу алдан нандингийн өөдөөс харвал нандин хацар нь улаа бутран. Би харин сайн мэдэхгүй байна. Юм ирэхгүй байгаа хэмээн сулхан дуугараад доошоо харлаа. Ганхуу хөөрөн би аав болох нь ямар сайхан юм бэ хэмээгээд нандингаа барьж аван үнстэл тэрээр ээж ааваас нь санаа зовсондоо бушуухан түлхээд аяг тавга хураан гал тогооны өрөөлөө явлаа. Нандинг маргаашнаас нь шууд хяналтанд оруулж ажил төрөл бүгдийг нь болиулав. Цаг хугацаа өнгөрдгөөрөө өнгөрсөөр нэг л мэтгэд амаржих хугацаа болж намрын налгар тэр нэгэн өдөр нандин охинтой боллоо. Ганхуу болон аав нь бөөн баяр хөөр болон хөл алдна. Харин ээж нь нэг л янз муутай нэгийг бодсон шинжтэй. Тэрээр дөнгөж төрсөн охиныг хараад ч өөрийнх нь бодол үнэн мэд санагдахад эргэлзээ нь улам даамжрав. Ганхуугийн аав бэрийнхээ хүсэлтийн дагуу бяцхан охинд сүрэн химэн нэр хайрлав. Сүрэн охин өдрөөр торинсоор. Тэгтээ ягаад ч юм их бие суултай, тунай муутай охин байв. Байс хийгээд л өвдөн. Нандин ганхуугийн ээжийн тооцоолж байснаас 2 сарын өмнө төржээ. Гайхан эмчээс нь дутуу төрчихгүй хэмээтэл үгүй хугацаанд төрсөн гин. Сүрэн төрснөөсөө хойш 2 сар гарантай байхдаа генет ихээр халууран эмнэлэгт хэвдэв. Цэвэлмэн авгаа тэр хоёрыг эргэж очичхоод эмчтэй нь уулзан хүүхдийн цусны бүлгийг тогтоож өгөхийг аминчлан хүслээ. Цэвэлмэн шинжилгээний хариуг тест чадан хүлээн найзынхаа өрөөнд сууна. Яагаад ч юм түүний таамаглал үнэн юм шиг бодогдоод тэгэх тусам нь бушуухан хариуг нь харж сэтгэлээ амраамаар санагдаад байлаа. Найз нь уцаар дуудан 203 тоотод хүрээд ирэх хэмээн яаж ирэхийг нь зааж өглөө. Нэгдсэн 1-р эмнэлгийн ард барилах цусны бүлэг тогтоох гэсэн хаягтай хаалгаар орохдоо цэвэлмагийн хөл нь говьлно, зүрх нь тэсхүүе бэрх зохилно. Түүнд хариу хэлтэл тэрээр гэнэт тайвширчихв. Яагаад гэж бодсонгүй.
Баярлалаа хэмээн тэр хоёртоо салах ёс хийгээд хариугаа харан царайнд татвас хийснээ машинаа асаан шууд эмнэлэг явлаа. Нандин эхнэлгсэн хүлээлгийн өрөөний сандал дээр доошоо харан нүрээ даран уйлсаар. Цэвэлмаач хэлэх үгээ хэлэн эмнэлгээс гарч байгаад өөрөө уучраа тайлбарлана үз. Манайх удмаараа ариун голомт шүү. Эчидгүй хүүхэн. Яаж чи юм байж манай босхыг алхаж чадаж байна хэмээн тас шилбүүрдээж жижиг цүнхээ ууртаа явуудлан энэ хариу надад байж байг хэмээн далд хийгээд эргэж чаралгүй гараад явчихв. Нандинд хэлэгч үг олдсонгүй. Тэрээр яасан хатуу хорвоо вэ? Яагаад ийм юм болчихвоо? Болдоос л боллоо. Болд хэрэг байгаагүй бол. Болд тэр өдөр ирээгүй бол. Болд манад хоноогүй бол хэмээн зүхэж байснаа. Арай тайвширсныхаа дараагаар үгүй энд болдын буруу огт алга. Намайг илгээд сэтгэлээрээ байсан хүн. Би өөрөө л ёстой тэнэг юм а. Яахаараа өдийг насалчхаад юу ч мэдэхгүй зүгээр л хамхуу шиг хийсэд байдаг байна. Би одоо яах вэ? Ганхууд яаж хэлэх вэ? Охиноо аваад яв гэвэл нутагтаа л очих байхаа да. Тэнд очиод болд надад итгэнэ гэж үү? Тэгээд ч би болдтой амьдарч чадна гэж үү хэмээн элдвийг бодон сууна. Гэнэт охин нь часхийн уйлж түүний бодлыг сарниулв. Нандин яаран охиноо авснаа ингэртээ наан хөхөө хөхүүлэнгээ өөдсгэн жаахан үрээ харах тусам өрн эмтэрнэ. Охин минь яанда тэнэг ээжээсээ болж миний охин завхан дээ. Аав нь хой таав гэдгээ хэр хүлээн зөвшөөрөх бол. Ийхүү бодох тусам нүднээс нь том нулимс туслан охины нэмгэн үлгээд нэвтсээр. Бяцхан охин ч юу л болоод байна да гэсэн янзтай хэнгэнтэл ихэр татан санаа алдна. Нандин сүрэн хоёр эмнэлгээс гарлаа. Тэр өдөр хадам ээж нь ядаж байхад бараг үг дуугарсангүй. Ганхүү ажилтаа оройхон ирнэ гэд. Хадам аав нь л наан цаана гарan сүрэнтэй эрхлэн тоглоно. Аав нь сүрэнтэй тоглож байгаад миний бороо охин чинь хинтэй ч адилхан юм бэ? Манай ээжтэй л адилхан харагдаад байх юм. Муу ээж минь хүрээд ирсэн юм биш байгаа да. Химээтэл цавилмаа тэндээс. За чи юу мэддэхтэй олон юм яриад байгаа. Харвас манайхны төрөл биш л байгаа үсттэй. Эхийнхээ талыг дөөрөөс юм байгаа үст. Ингэж хэлэх нь Нандингийн зүрхийг хөрөөгөр хөрөөдөх шиг болов. Тэр сацуу өөрийн ирэхгүй нүдэнд нь нулимс тороод ирлээ. Галсан цэвэлмаа руу гайхан хараад чи юу яриад байгаа юм? Наад хэл үгээ бодож ярихад яадаг юм? Энэ хоёр чамд ямар гим хийчихв? Чи юугаа мэддэхтэй өмөрөд байгаа юм? Ямар гим хийснээ ичихгүй бол наад хүүхэн чинь өөрөө хэлнэ үз. Гим хийсэн байлаа чи яадаг юм? Чи наад ааш авираа татвал таарна. Ганц хүүгийнхээ эхнэр хүүхдэд аятайхан ээжчих нь биш маа гэхэд эгчиг нь хандаад байж чадахгүй байна уу? Хүн шиг байвал би зүгээр л байна. Чи ер нь яагаад над руу дайраад байгаа юм бэ? Нандин гой, чиний багч нь ханаж байна уу? Энэ герт сүүлийн хэдэн жил ийм хэрүүл гарсангүй. Чи ямар бузартай хүүхэн бэ? Хэмээн хашгичж гарав. Нандин юу ч хэлж чадалгүй чичрэн охиноо тас тэврэн хярсан туулаа шиг нуугдаан нулимстай нүдээр тэр хоёрыг ээлжлэн харж хаашаа ч хөдөлж чадахгүй зогсно. Энэ үед гаднаас ганхүү орж ирэв. Тэрээр гэртээ их дуун гарахад гайхан бушуухан орж ирээд байдлыг харан дорн ойлгоод Нандин охиноо аваад өрөөндөө очиж байх хэмээгээд өөрөө үлдлээ. Нандинд энэ бүх явдал хар дарсан зүүчгэл байв. Тэрээр бүр энэ маань хар дарж байгаа зүуд байгаас хэмээн залбирх нь холгүй байдгаараа чичрэн охиноо хөхүүлэх гэж чадахгүй сандрав. Ганхүү ээжтэй хандан та яах гээд байгаа юм бэ ээж? Манай хоёр танд ямар гим хийсэн? Харин ч нялх биетэй гэлгүй энэ айлын бүхэл юмыг хийж яваа байх. Танд тэртэй байвал бид гурав хөлсний байрч болоо аваад тусдаа гарыг. Би Нандингүүгээр амьдарч чадахгүй гээд үг хэлхийн зургийн өрөөнөөс гарan угаалгийн өрөөнд орлоо. Цэвэлмаа нэг хэлэх гэснээ хүүгийнхээ занг хинээс ч илүүтэй мэддэг болохоор арайхийн шүдээ зүүн дуугийн өнгөрөв. Сүрэн овоо торинсон ч тунаа муутай жижигхэн хэвээрээ тэгсэн хэдий ч тэр гэрийн ганц хөгжөөн баясгагч нь байв.
Цэвэлмаа нандинтай бараг үг дуугархаа болж шаардлагатай үед товчхон хідэн үг хэлээд хүүтэн хүндээ харьцах нь хизээ үннээ хэлэх гэж байна. Чамаа хэлэхгүй бол би хэлж чадан шүү хэмээж байгаа мэт хурцнүүдээр шөвгдөн шил бүрдэнэ. Сүрэнд агаар ус эрэхтэй химээгээд зуслангийн байр хөлслөн тэр гурав зослонд гарлаа. Нэг орой ганхүү харихаас өмнө хотынхоо байраар орон усанд орчход явъя химээгээд ортол ээж нь байж байлаа. Тэр хоёр ойр зургийн юм ярьж байгаад ганхүү ээжээсээ уучлал гуйтал цэвэлмаач гэнэт ихээр уйлж гарав. Ганхүү сандран ээж яасан бэ? Битгий уйлал та. Хүүгээ үнэхээр уучлаарай. Та өвдөж зовоогүйц химэн урд хойно нь гарангүйн. Цэвэлмаач одоо л яг цаг нь гэдгийг мэдэн эртнээс бэлдээд хүлээж байсан гайтай шүүгээр заан тэндээс ээждээ эм аваад өг химэв. Ганхүүч огол харайн заасан шүүгийг онгойлготол эм биш харин эмнэлгийн хоёр бичиг байлаа. Ээж энд чинь эм байхгүй байна штэ. Эмнэлгийн бичгэл байна. Та өвдөө юу? Энэ юу вэ? Наатха аваад ирээ. Миний өвчний шалтгаан. Сайн унш та. Би угаасаа цаашаа тавьчихгүй. Наад хүүхэн чинь чамаар тоглоод байна. Би ганц хүүгээ зовж байхыг хармааргүй байна. Сүрэн чиний охин биш хэмээн ар араас нь аажуухан хэллээ. Юу? Та ирүүл үү? Юугаа яриад байгаа юм бэ? Цэвэлмаа юу ч хэлсэнгүй. Ганхүү чичирсэн гараар хоёр хариуг харан би энийг чинь ойлгохгүй юм байна. Энэ юу юм бэ хэмээн хашгичв. Цэвэлмаа аль болох бие барихыг хичээн ар тийш нь эргүүлээд хардаа гэв. Ганхүү эргүүлж харан эмчийн бичсэн тодорхойлтыг уншаад толгойтой үсээ барин яагаад хэмээн хамаг байдгаараа орилж байснаа. Чи юм уу гिचи яаж чадаж байна хэмээсээр шүдээ хавран гэрээс гарлаа. Тэрнийг ороо хэдэн өдөр халуунаар шатан ямар ч бороогүй байснаа гинэт бороо ихээр орж эхлэв. Нандин охинтойгоо хоёулахнаа бээгнэн хүнжилтөө хэвтэн. Орой унтахтаа галалсан ч тэр нь аль хэдийнэ элчин буурчээ. Нандин сэвэлзэн байн цагаа харан хэвтэн. Яагаад ингэж оройтж байна? Уг нь үдийд эрэх болчихмоор юм. Бороо шороонд гайгүй л байгаа да. Хэдий тэрээр ингэж бодсон ч цаанаа яагаад ч юм бэ сэтгэлэн төгшнө. Шөн дунд 2 цаг орчмын үед нэмгэн байшинг нэвт гэрэлтүүлэн машин ирж байгаа нь мэдэгдлээ. Нандин бушуухан босч цахилгаан зуухаа асаан цай тавилаа. Гэтэл ганхүү хаалгаа тас савн орж ирээд гутлаа тайлан хар цагаан дуугүй энүүгээр тэрүүгээр гартаа таарлцснаа авч хидлэн гуйвлан алхна. Нандин гэмт хүн гэлбэлзэн гихчээр арай химэн бодохын сацуу ар нуруугаар нь хүйт дагаад ирлээ. Ганхүү хөлжөөрхөн амандаа нэгийг өглөнө. Нандин хар шөнөөр хэрүүл хийгээд юухүү химэн бодоод чимээгүйхэн уруула тас жимийн цай айгалж өгөөд хоолой халуун зуухан дээр тавьтал ганхүү хэрүүлөдөн ямар хоол хийсэн? Будаатай шүл. Чи нэг бол будаатай шүл, эсвэл гурилтай шүл. Нэг бол цойвон гээд өөр хоол мэддгүй юм уу? Бага юмдаа л хийсэн штэ. Хүнсгүй болж байна гэж би чамд хэлсэн биз дээ. Тэгээд юу гэх гээд байгаа юм чи? Би эр хүн мэдвүү. Эр хүн наад ажлыг чинь хийдэггүй юм. Хүүхдтэйгээ өдөржин зүгээр хэвтгэхэр мөнгө нь байгаа үстэ. Өөрөө гараад авчих чадахгүй байна уу? Энэ хар усан борооноор би яаж гарах вэ хөгшөө? Хоолоо идчихгээд унтхөө. Миний найз нэлээ муу байна. Яаж ийм байж машин барьж болдгийм дээ? Чамд ямар хамаатай юм? Чи муу яаж чадаж байна хэмээн ширээ шаагаад босоод ирлээ. Нандин нүдэн эргэлдэн би яасан бэ? Чи яагаад ууж ирчгээд хүнд агсан тавиад байгаа юм? Чи яасан? Яаснаа үнэхээр мэдэхгүй байна уу те? Яах гэж намайг хуурч байгаа юм? Би юу н чамааг яасан ч яадгийн. Тэрээр нүдэн улаанаараа эргэлдэн амнаас нь цагаан хөөс сахраад ирлээ. Нандин анх удаага ийм дүр хараад өөрийн ирэхгүй айн уйлчхав. Ганхүү шүнжин агсан 50 дөвчгнөж үүр хаярхын үст арайхийн унтлаа. Нандин охиноо харгадан уйлсаар л.
Тэр өдрөөс хойш ганхүүгийн ааш авир шал өөр болж, юм л бол Нандинг элдвэр хилэн гарч хурч үзв. Нандинд энэ бүхэн нь төвчхийн аргагүй байлаа. Болдог бол яг одоо энэ бүхнийг орхиод явчихмаар ч юм шиг. Гэвч түүнд очих газар хэлэх хүн байсангүй. Энэ л үест өмгөөлж хамгаалах ах эгчгүй ор ганцаараа үнэнхүү гутарлаа. Ганхүүгийн урдын хайр халамж ор мөргүй алга болж охинооч тоохоо болов. Нандин энэ бүхнийг шүд зуун тавьцсээр л. Тэр гэрт тэр хоёрыг гих ганц хүн нь галсан. Галсан л урдын адил сүрэнтэй тоглон Нандинтай үг солино. Ганхүү ур чүн нь бас л баахан агсамнаж нүүр амыг нь хүн харахын аргагүй болгосон байв. Нандингийн арга нь барагдан түүнийг хайрладаг байсан бол айж үзэн ядаж эхлэв. Тэрээр зөвхөн өөрөө өөртөө гомдлон хувь заяагаа хараан сууна. Тэр өдрийн маргааш өдөр гэрийнх нь утас дуугараад автал хамт ажиллаж байсан даваахүү эгч нь гэнэт утастлаа. Нандин яагаад ч юм түүний дууг нь сонсоод өөрийн ирэхгүй уйлчхав. Даваахүү хотод семинарт ирсэн, тэгээд уулздаг юм билүүгээд залгасан гэв. Гэвч Нандинд гэрээсээ гарахч ирэх байсангүй. Даваахүү гайхан ямарч байсан гэрийнх нь хаягийг хилүүлээд хэд хоногоос ярих хэмээгээд утсаа тавилаа. Даваахүү яагаад ч юм бэ очиж л уулзахгүй бол хамгаалж өмгөөлөх хүнгүй энэ охин хэцүүдэж байгаа юм байна хэмээн бодоод явхынхаа урд өдрийн орой шууд гэрт нь хүрээд очихв. Та нар арайчтэй энэ охиныг харал та. Хүний нийлх үрийг авч явчихад ингэж хайрладаг юм уу? Наадах чинь өмөрч хамгаалах хамт олон найз нөхдөдтэй хүн. Гэтэл цэвлэмаа тас шилбүүрдэн. Чи учрыг нь мэдх юм уу? Харин ч бидэнд баярлах хэрэгтэй. Хэн нь мэддэхгүй хүний хүүхдийг бид чадлынхаа хэрээр авч явж байна. Бид нар байгаагүй бол энэ охин нь өдийд амьд байх байсан ч юм уу үгүй ч юм уу. Хүн ер нь ийм л байдаг байхгүй юу? Тэжээсэн бэрүү тэрг эвдэнэ гэж. Би дуулсан. Тэгтээ өнөөдөр л дууллаа. Манай Нандин харин ч хаа очиж дандаа л сайхан байна, жаргалтай байна л гэдэг байсан. Арайчтэй. Яагаараа хүүхдийг 2 жил хүрэхгүй хугацаанд ийм болгодог байна. Та нар ч аратан биш хүн юм байгаа үсттэй. Тэгэд бид нар яачхаа вэ? Хүн биштэй яасан гэж. Өөрөөр яах байсан юм? Чи хэлдэ. Цэвлэмаа даваахүү хоёрын яриа улам хурцтаад ирэв. Нандин юм хэлмээр байвч аман татсан аятай зөвхөн хацар хорсхон нулимс нь урссаар. Галсан дуугүй сууж байснаа. Болцохоо. Яг одоохон наад хэрвлээ зогсоо. Наан чин би гэж хүн өрхийн тэргүүн байгаа юм биш үү? Аль алинд нь буруу байгаа. Энэ хоёрын өмнөөс та нар амьдралыг нь зохицуулдаг ямар эрхтэй юм. Тэгээд ч наад бузартай хэрвэлдэ битгий нялх амтныг хамруулад бай. Тэрээр үгээ хэлж дуусаагүй байтал хаалга хүчтэй балбах дуулдан ганхүүч ороод ирлээ. Ганхүү орилон "Хүү чи хаана байна? Өнөөдөр хаагур явсан. Эцсийн эцэст чи муу юу юм бэ?" хэмээсээр орж ирэв. Нандин өөрийн мэдлгүй ухасхийн ганхүү рүү гүйн очтол цаадах нь элдвэр хилэн төлөхөж буй бололтой. Даваахүүгийн бүх төвчээр нь барагдан шууд босон сүрэнг тэврэн өөдөнд нь очин Нандинд "Яг одоо надтай яв. Эднийхээс юу ч битгий ав. Чи ямар ор хоронгүй түшиг нөхөтгүй хүн үү? Хай наатха. Би чамайг арайч ингэж амьдарч байгаа гэж бодсонгүй." хэмээгээд гараас нь угц татав. Нандин хөдлөгдөн үүд зүгэлтэл ганхүү юу болж байгааг ойлгож ядан хэсэг манарч байснаа гэнэт ухаан орон. "Нанда, чи ингэж явж болохгүй штэ. Би чамд хайртай. Намаага уучлал та. Надад үнэхээр хэцүү байсан. Чи минь ухаантай юм чинь ойлгоноо. Би чамгүйгээр амьдрч чадахгүй штэ." Нандин түүний үгийг сонсч байснаа эргээд өрөөлүгөө яв. Бүгд түүний гайхан ширтэнэ. Даваахүү үг хэлэх гэснээ юу ч болов харзны хэмээн хүлээв. Нандин өрөөндөө орон өөрийн гих энд эрэхтэй авч ирсэн жаахан юмаа бөөгнүүлэн гарч ирээд "Та хоёртоо үнэхээр их баярлалаа. Охин бид хоёрыг өдий зэрэгтэй авч явсанд. Намайг уучлаарай. Би их муу хүн. Та хоёроо зовоож байсан бол уучлаарай" хэмээгээд ганхүү рүү иргэн. "Одоо оройтсон. Бүх юм аль хэдийн дууссан. Надад хайртай чинь үний юм бол намайг зүгээр л мөрөөр минь тайван орхичих.
Энэ миний чамаас хүсэх сүүлчийн хүсэлт хэмээгээд уртаар амьсгаа аван гэрээ тойруулж нэг харчгаад санаа алдан даваа хүүд хандан за явах уу дагууруулаа хэмээгээд төрүүлэн гарлаа. Нандин нэгэнтээ санаа алдснаа охиноо очин үнсээд цаг харвал хэдийнэ шөнийн 3 цаг өнгөрсөн харагдав. Тэрээр өнгөрсөн бүхнээ таягдан хаяж ирээдүйхээ сайхныг мөрөөдөхөөр орондоо орон хэвттэл сүрэн яраглаж байснаа ээжийнхээ мөвнөөс барин цээжинд нь хошууга наагаад хөлөө ачин шахан хэвтлээ. Нандин охиноо өхөөрдөнгөө хараад нүдэ анаад хэвтсэн ч нэг л мэдхнээ бодолдоо эргэн орчихов. Даваа хүү Нандинд зам зуурт нь их биш ч гэлээ хитгэн жинтэй үг хэлээд ав. Нандин юу бодож байгааг нь мэдэгдэхгүй цонхоор харан уйлан явтал даваа хүү охиныг нь тэрэн сууж байснаа. За Нандин минь хүнээ өхүүлсэн биш юундаа уйлдаг юм. Ганхүү одоо уучлал гуйж байгаа ч хүний сэтгэлд нэг л орсон бол хизээ нэгэн цагт тэр нь илэрчил таараа. Чи охин хүүхэдтэй хүн одоо өөрийнхөө төлөө амьдран шүү. Элдвийг бодлгүй наад сэтгэл санаагаа цэгцэл. Эх чинь хэцүү байгааг чинь ойлгож байна. Одоо хин хэнийг буруутгаад яах вэ? Нэгэнд болоод өнгөрсөн ямиг эргэж харж өнгөрсөнтэйгээ зууралдаж түүндээ чаргууцалтад байвал чи хизээч урагшаа алхаж чадахгүй шүү. Харин одоо алдаагаа давтахгүй тулд гიშгэх газраа сайн харж байж бодолтой гიშгнэ хөө. Яах вэ? Цаад нэг юм чинь үнэхээр ойлгоод буцаж ирээд энд та хоёртойгоо хамт байна гэвэл тэр үед нь нэг бодно үз. Гэхдээ л эрэгтэй хүн чинь нэг л гар хүрчгээрээ тэгээд хүрчих гээд байдаг юм шүү дээ. Миний дүү юундаа санаа зовдөг юм. Хүмүүс хэсэгтэй л ярих юмтай болно үз. Тэр бүхнийг даван туулаад л гар. Одоо чи ганцаараа биш. Энд бүхэл бүтэн нэг хүний амьдрал хувь заяаг чи шийдэх гэж байна. Одоо уйлахаа болоо. Чамайг хямраад байвал охин чинь дагаад өвчин ороогоод салахгүй шүү. Тэр болдоо хэмээснээ үгээ таслан за их чинь хажууд нь баахан өгүүлчихлээ. Тэгэхдээ одоо амьдралд жаахан ухаалаг байж сөрж амьдрнаа дүүмэн. Чи минь өнчрөл хэмээх хамгийн хэцүү зовлон даагаад явж байгаа хүн энэ зэргийн юм бол юу ч биш. Сэтгэлээ хатамжилж хүчтэй байна шүү гэд духан дээр нь үнслээ. Нандин очоод уучлалгүйн байрандаа буцаж орохоор болов. Түрээслэгчид өөр байр олох 3 хоногийн хугацаанд тэрээр даваа хүүгэнд амьдралаа. Хүмүүсэл болсон хойно элдвэр ярин зарим нь асуухад нөхрөө гадагшаа явсан хэмээн худлаа хэлж байв. Байрандаа нүүж орсны шөнө сүрэн дахиад л халуураад шөнжөнгөө уйлагнаад унтуулсангүй. Маргааш нь эмнэлэг цуглангуут охиноо аван гарлаа. Бүх шинжилгээний бичиг хэлгэж байсан эмчилгээг нь барьсаар яандаа хэмээн сэтгэлэн түгшин сууна. Гэтэл харин сүрэн хатгаа авчихсан байна. Яаралтай эмчилгээнд ор хэмээн хэвтүүлчихв. Тэрээр өглөө сандран ямар ч бэлтгэлгүй гараад ирчихсэн болохоор охиноо хинт түр үлдээх вэ? Гэрээс өөрөө юмаа бэлдэж ирэхгүй бол болохгүй хэмээн атсан шалаанд орсон яг л энэ үед маш ихээр ганцаардаж байгаагаа мэдрэн дотроо хийл бухимдан нулимсаа барин явлаа. Ашгүй өрөөний хүүхэн зөвшөөрөхөд охиноо түүнд захичхаад хурдхан шиг хараад ирэхээр гүйхэгээрээ гартал гар хөвдөнд нэг хүнтэй санамсаргүй мөргөлтчихв. Нандин уучлалгүйн явах гэтэл хойноос нь нөгөө хүүхэн чи ямар сонин хүүхэн бэ? Наад урдах замаа харж явхад яадаг юм? Жирэмсэн хүүхний гэд сагалчихлаа. Гэтэл Нандин харлаа ястай уучлаараа гайгүй эцтэй хөө би харин охин хэвтчихэд яарад гэснээ өөдөөсөө ирж яваа хүнийг хармагцаа ам нь гацсан юу ч хэлж чадалгүй нүдэндээ итгэж ядан зогсов. Нөгөө хүүхэн нөхрөө харан улам ямблан энэ нэг солиотой хүүхэн хүүхэд гаргах төглөө хэмээн ганцаараа хэсэг ярьснаа нөгөө хоёрыг харан хүү хэмээн болдыг ханцуунаас нь угдчихв. Нандин болд хоёр бие хараад хэсэг юу билээ гэсэн шиг гайхан зогслоо. Тэрээр яг л одоо энэ дотроо овоорч байгаа бухимдлаа бүгдийг нь гаргачихмаар байсан ч хүүхэд өвчтэй. Дээрээс нь их нэртэйгээ явж байгааг нь мэдээд амаа хамхин уруула тас жимийн зогслоо.
Яагаад ч юм түүнд одоо болтол энэ бүхний буруутан нь ганцхан болдол юм шиг санагдаад байсныг сая харц тулгарсан нэгэн хоромд мэдлээ. Болд төрүүлэн амнэн. Сайн байна уу? Хизээ ирвэх үү? Ямар сонин хүн бэ хэмээн хоолоогоо баг зэрэг чичирхийлгэн асуувал Нандин сайн байна уу? Уучлаарай. Яарч байна хэмээн арайхийн хилээд бушуухан тэр хоёроос холдон гүйхэгээрээ явлаа. Нандин яаж гэртээ харсан, юу бэлдэж хэрхэн буцан эмнэлэг дээр ирснээ ч мэдсэнгүй. Нэг л мэдхэд охиноо хөхүүлэн сууж байлаа. Ээж охин хоёр өдөр хоногийг өнгөрөөсөөр Нандин өөр газар ажилд орж охиноо сувилийн цэцэрлэгт өгөн нэг үе бодвол тэр хоёр овоо учраа олж эхэллээ. Нандин ажилласаа харих замдаа охиноо авчхаад цалин буусан хэмээн охиндоо тоглоом авч өгөхөөр дэлгүүрт орлоо. Сүрэнгийн зөөлөн хонин борнууд ээж рүүгээ тийм гихэн аргагүй баярлан дүрлэгнэн ширтгэн хүүхдэл юм болохоро шин юм авч өгөх гэж байгааг мэдэн баярлаж байгаагийн илрэл байлаа. Тэр хоёрыг юм үзэж байх хооронд худалдагч хүүхэн уцаар ярьж байснаа нэрээ өнөөдөр чинь хэдэн билээ? Оо тийм байна штэ. Нэрээ төрсөн өдөр чинь те? За баяр хүргэе. Ястай уучлаарай. Найз нь ажлаа тараад залгая хэмэв. Нандин тэр яриаг чагнаад нэрээ өөрийнх нь бас төрсөн өдөр болохыг санан охиндоо хөөхөн хүүхэлдээ авч өгөөд нэг бялуу мөн охиныхоо дуртай юмсыг аван хоёулаа ээжийнхээ баярыг тэмдэглэнэ хэмээсээр баяртайгаар гэртээ харан бушуухан хоолоо бэлтлээ. Түүнийг хөөрөн жаал зугай салаат 100 шхийн буузаа тавьчихад ширээгээ засахаар ороод иртэл охин нь газар хүүхэлдээгээ тэврээд шүлсээ гойжуулан тэр чихтэй унтчихсан байв. Нандин охиноо зөөлөн өргөн зулаа дээр нь үнэрлээд мөдхөн ээждээ хоол хийж өгөндөө. Ээжигээ ганцаарнг нь орхиод унтчихсан байх юм миний охин химэн охинтойгоо ярьсаар орийг нь засан сэрээчгүйхэн шиг эвтэйхэн тавилаа. Тэрээр охиноо хуччихад өндийх гэтэл сүрэн гараараа тэмтчин ээжийнхээ мөөмийг хайж буй бололтой уруул нь өмөлзөж байв. Хажуугаар нь хэвтэн хөхөө бариулаад "Үр мэндэ. Хоёулаа яач юу нэг хүн болно доо. За яах вэ? Өвдчихгүй л бол учиртайсан да." Тэгээд бууцны цаг болж байгааг хараад эвтэйхэн гарыг нь тавиулаад өндөлөө. Цомхон зассан ширээний ард тэрээр ганцаараа шанаага тулан сууж байснаа хоримтлагдж байсан бүхэн нь гинэт сад тавин нулимс болон гадагшлаа. Ширээгээ дэрлэн уйлд суутал үүднийх нь хонх дуугарх шиг болов. Хурдхан шиг босон явуут дундаа нулимсаа арчин гүйхэгээрээ очин хэмбээгээд бараг хариу сонсолгүй хаалгаа тайлтал болд баглаа цэцэг барьчихсан төрсөн өдрийн мэд хэмээсээр ороод ирэв. Нандин гайхан арагшаа ухран баярлаа хэмээгээд зай тавьж өгтөл бүсгүй минь бид бас байна шүү гэсээр даваа хөвч нөхрийн хамт байхан тэрэ. Тэр жилийн яг энэ өдөр иймэрхүү юм болж үлээ. Гэхдээ тэр үед бүх зүйл ондоо байсан. Цаг хугацаа гэж. Саяхан ил хул байсан гэр нь дороод үүрч дуу шуу орон халуу дүүгээд ч эрг шиг. Найр өндөрлөн даваа хүү нөхрөө дагуулan баяртай хэмээсээр гартал болд бас даган за бич бас гэсээр гутлаа өмсөж эхэллээ. Даваа хүү учрыг нь мэдэх болохоор болдод хандан за зүг нийлэх биш би хар юмаа аваад төрүүлээд явлаа шүүгээд бушуухан гараад явчихв. Нандин чимээгүйхэн харж байснаа болд баяртай хэмээн гараа сунгахад үг хэлж чадалгүй хан налан газар суун уйлчихв. Болд сандран яах учраа олохгүй байтал нөгөө өрөөнөөс нэг хөөхөн сөөсгөр охин нүдээ нухалсаар ээжээ гисээр гараад ирлээ. Болд сүрэнг нэг харан, Нандинг нэг харан байтал Нандин нулимстай нүдээр инээмсэглэн "Миний охин, аавда үнсүүл" хэмэв. Болд бүрч мэгдэн сандарч "Нандаа, чи сая юу гэсэн бэ? Чи сая юу гिचх вэ?" хэмээн газар өвдөглөн суулаа. "Тийм ээ. Охин чинь ийм том болчихлоо. Юу, миний охин гэж үү? Ийм хөөрхөн, ийм том миний охин. Би нэрээ арайчтэй. Миний охин" гээд тас дэврэн нүүр нүдгүй үнсэж гарав. Сүрэн харин гинэт нэг танихгүй хүн түүнийг хаа сайгүй үнсэд байхаар эхлээд гайхан харж байснаа
сүүлдээ айгаад ээж рүүгээ тэмүүллээ. Гуруулаа хэсэг тайвширсны дараа сөрөнгө унтуулчаад нандин болдод өнгөрсөн хугацаанд болсноо бүгдийг нь нэгд нэгэнгүй ярьж өглөө. Болд толгоогоо шаан сонсож дуусгаад намайг уучлаарай. Би ямар тэнэг хүн бэ? Та хоёроо тэгж их зовоосонд үнэхээр их уучлаарай. Би юу хэлэхээ мэдэхгүй байна. Ямар ч байсан би үүнээс хоошо та хоёроо харж хандаж явнаа. Үгүй дээ болд минь. Бид хоёр болоод л ирсэн. Болж л таарна. Чи минь нэгэнт амьдрал зохиогоод өр хүүхэдтэй болсон хүн. Би чиний амьдралыг тэгж өрмээргүй байна. Миний амссан зовлон бас өөр нэг бүсгүй битгий амсаасаа хэмээн хүсэж байна. Анхнаасаа энэ бүхэн ганцхан миний буруу байсан юм. Үгүй хөө. Одоо өнгөрсөн юмны буруу зүрүүг яриад яхав. Харин би хэмээн хэсэг түгтчиж байснаа түүний өөдөөс ихс харан. Тэгвэл ядаж хөлсөн үедээ охинтойгоо уулзаж байл та. Тэрийг л зөвшөөрчхөөчтэй тэгхүү хэмээн гуйлаа. Надад өрийг нь төрсөн эцгээс нь харамлах хадуу сэтгэл байхгүй. Тэгэл байсан бол би чамд хэлэхгүй ор тас нуух байсан юм. Гэхдээ нэг юмыг сайн анхаараарай. Чи бид хоёрын хооронд ямар ч асуудал байхгүй шүү. За одоо хайртаа. Чамайг ирэхийг хүлээн цагаа хараад нэг хүн нойр нь хулжчихсан сууж байгаа. Дараа тухтай уулзъя. Болд үнэндээ юу ч хэлж чадсангүй. Сөрөнгийн өрөөнд орон хөлийг нь үнсэж байгаад чамдаа үнэхээр их баярлалаа. Баяртай хэмээгээд хаалгаа зөөлөн хаан гэрээс нь гарлаа. Сөрөн хичээлдээ очихыг тэсч ядан хүлээв. Амралтын өдрөө ээжтэйгээ хамтдаа сайхан өнгөрөөгөөд нэгд өдөр сургууль дээр ирэхэд түүнийг бүгд баяртайгаар угтан авлаа. Сөрөн тэр өдөржингөө баяр хүргэлтээр умбуулан үнэхээр сэтгэл өндөр байв. Хашаа тэр хоёрт тухтайхан ярихч завдал олдсонгүй. Хичээлээ тараад орхигдсон хичээлээ нөхөж авахар хоёул ангидаа үлдлээ. Хашаа хоёулахнаа үлдэх мөчийг хүлээж байсан мэт тэсгэлгүй дэвтрээ хажуу тийш нь болгон. Сүрэн би их сонинтой. Өчтөр орой гинэт Тэмүүжин утсаар яриад. Сүрэн энэ нэрийг сонсоод сонин болоодох. Тэмүүжин үү? Нөгөө хотын хүү мөн биз дээ. Тийм ээ, бид хоёр нэлээд удаа ярьсан. Их буйртай хэрсүү ухаалаг хүү вэ лээ. Манай энтхтэй холбоотой нэг юм асуух гэж уццсан гинэ. Тэр яавч зүгээргүй болоод л уцтаж байгаа. Тэрнээс тэр зэргийн ямиг асуухын төлөө над руу ярина гэж юу байх вэ? Химэн хэлээд хөгжилтөө наргагүй тас хөхөрлөө. Хашаа үргэлжлүүлэн өөрөө зохиож байгаа эсвэл үнэн болох аль нь мэддэхгүй ярьсаар л. Сүрэн харин бодолд дарагдлаа. Би Тэмүүжинг яагаад өөрийн ирэхгүй бодон харамлаад байгаа юм болоо? Уг нь бид хоёрын хинтэн ч хамаагүй хүү шүү дээ. За нэрэл хашаа руу залгаж байгаа. Тэгээд ч тэр орой надаас олон бүжиглсэн юм чинь. Хашаад талтай юм байлгүй дээ. Би ч элдв юм бодоод мангар баха. Гэсэн хэдий ч цаанаал нэг хөнгөн гуниг төрөөд ирэв. Хашаа гинэт түүнийг нудчин. Хүй, миний найзаа яасан бэ? Хүн юм яриад байхад нэг ч хариу өгөхгүй. Найздаа баяр хүрхгүй юм уу да? Гээд түүний хүзүүгээр нь тэрэн авлаа. Гэтэл гаднаас 8 дугаар ангиас хоошоо сүрэнг эргүүлж байгаа ангидаа бөөхөл сургуультай зартай атман гэгдэх Жавха ороод ирлээ. Жавхатай хамт хаач явсан хэлхээтэй юм шиг явдаг хоёрын ч ороод ирэв. Жавха хийдэ болдоггүй нэртэйч хүнд их тусархаг цайлган нэгэн. Сүрэн ягаад ч юм түүнийг харахаар л юу ч болоогүй байхтал уурн хүрээд байдаг байв. Заримдаа өөрөө ч гайхна. Жавха түүнийг байнга өмөөрч хамгаалж өөр хорооллынхонтой хүртэл зодтолдож байсан удаа бий. Гэтэл яагаад түүнийг харахаараа ингэж дургуун хүрээд байдгийг өөрөө ч үл мэднэ. Магадгүй аавынх нь эхнэрийн хамаатан болоод тэгдгийн болов хэмээн гайхширдаг байв. Сүрэн humгүй юмаа цүнхлээд явах уу хэмээн хашаад хэлэн хоёулаа үндэтэл Жавха хөндлсөн баяр хүргийг химээгээд чихмэл
хөөрхөн жижигхэн цагаан бамрууш өгөөд өөрөө төрүүлэн гарлаа. Сүрэн хашаа хоёр бие биенийхээ өөдөөс гайхан харж байснаа гараад явангууд нь тэцгэлгүй хоёулаа пискитэл инээд алдчихв. Сургуулиас гараад хэлхэлдэн сурснараа хашаагийн очоод цай ууж байтал хашаа хоёулаа Тэмүүжинтэй ярих уу? Манай утас тэртээ тэргүй эрэхтэй юм чинь хэмэв. Сүрэн бушуухан толгоос ихсрээд би ярихгүй чи өөрөө л яргээд ууж идснээ хурав. Хашаа хэсэг тээнгэлзэж байснаа яагаад ч юм найздаа нэг юмараач гэсэн гайхуулах гинэн хүслэн төрөн бушуухан уцаа шүүрэн авч залглаа. Сүрэн наана хинэггүй царай гаргаж байвч дотор хүн нь аль хэдийнэ хашаагийн хажууд очихсан юу ярих болоо гэдгийг тэсэн ядан хүлээн бас ч гэж догдолж байв. Байна уу? Сайн байна уу ихчээ? Тэмүүжинтэй ярих гэсэн? Би гээд жаахан төгдөрснээ. Дархнаас ярьж байгаа найз нь байна. За зүгээрээ баярлалаа. Цаадах чинь дэлгүүр явчихсан эрхээр нь яриулъя гэж байна. Ээж нь химэн аль хэдийнэ мэддэг хүн шиг хэлв. Сүрэн юм хэлсэнгүй ч дотроо ашгүй химэн бодлоо. Тэр хоёр өөдөөдөөсөө харан суугаад дурлалын тухай өөрсдийн мэдэх хэрээр ярилцаж гарав. Сүрэн, миний найз Жавхаг яагаад тоодоггүй юм бэ? Цаадах чинь тийм муу хүүхэд биш штэ. Огтуд атман гэдгийг нь мэддэг хэрнээл эргүүлээд байхад чи гэж хүн л авч хэлцэхгүй юм. Мэдхгүй, надад яагаад ч юм нэг л таалагддаггүй юм. Чамд ер нь боддог хүн байгаа юу? Миний найз хизээ наад чиг дурлах юм бол да. Би гайхаад байдаг юм. Энэ хүүгүүдийг би чамаас илүү хөвгөлтэй бас ч гэж дайжгүй. Хүн бүхэнтэй найрсаг байдаг. Гэтэл яагаад эднэр надаас илүү чамаа гээд байдгийг ёор ойлгохгүй юм хэмээн тоглоомоор хэдий ч үнний хэлв. Сүрэн энэдэ барьж ядан. Чамаа гээд гүйснийг нь чи тоодоггүй зү. Надад яг одоохондоо тэгтлээ бодож догдлоод байдаг хүн байхгүй л дээ. Би заримдаа чамд атаархдаг юм. Дурлаад л шаналж байдаг. Удалгүй дахин дурлаад л би нэг дурлаж үзэх юмсан гоё байдаг байхаа да. Чи харин нэг дурлал их үнэнч дурлах байхаа да. Минийх ч яг дурлал биш юм шиг байгаа юм. Шохоорхол юм болов уу? Одоо Тэмүүжинд нэг л сонин ихээр догдлоод байх юм. Сони юмдаа сайн мэдэхгүй. Олон уулзаагүй хэрнээ түүний царайг одоо болтол би мэддэг. Тэр хоёр инхүү ярьж суудал гэрийнх нь утас дуугарлаа. Энэ үест хоёул зүрхэн болиглон хүчтэй цохлов. Хашаа гүйж очин уцаа авангаа амьсгаагаа даран нэг уртаар амьсгалаад байна уу? Тийм би байна гэснээ сүрэнд хандан амаа хөдөлгөн Тэмүүжин байна хэмэв. Сүрэн дотор нь хатгуулан хөнгөн гунигт автлаа. Хашаа хөгжилтэй наргагүй ярьж байснаа. Одоо надтай хамт байна. Ярих уу? Гээд сүрэнд чамтай ярих гэж байна хэмэв. Сүрэн гарын чичрэн хашаад би юугаа ярих юм бэ? Үгүй гэтэл хашаа маяглаад бай. Хүн минд мэдэх гэж байхад сүртэй эмгээд харилцуураа гарт нь бариулчихв. Байна уу? Хэмээн чичирхийлсэн хоолоогоор дуугарлаа. Сайн байна уу? Хичээл ном нь сайн уу? Нөхөж авах гэж бөө юм болж байгаа биз? Хэмээн эвлэхгийн хоолоогоор өөдөөс нь ярих сэтгэлийн мухартаа битүүхэн тээж яваа хүүгүүнийхээ дууг сонсоод тэрээр юу гэхээ мэдэхгүй асуусан юмд нь нэг хоёрхан үгээр товчхон хариуллаа. Хэдээ богинохон яриа болсон ч сүрэнгийн хувьд энэ хамгийн сайхан хязээж мартамгүй яриа болж өнгөрөв. Тэр үеэс хоошоо дахин Тэмүүжинтэй ярьсангүй. Хашаал үе түүнтэй ярьсныгаа сонирн болгон ярина. Хоёр найз хичээлдээ шамдан хугацаа бага бас конкурстэй бэлцээр тунж завгүй болов. Хашаа сүрэн хоёр хамтдаа хотод соёл урлагийн их сургуульд орно хэмээн ярьдаг байсан ч хашаагийн ээж аав гадагшаа сургуульд явуулахар болсон тул сүрэн ганцаараа бол тийшээ орохгүй хэмээн ямар сургуульд орохоо шийдэж ядан байв. Ээж нь нэг өдөр түүнд миний охин өөрийнхөө хүссэн сонирхдаг мэргэжлээ сонгоорой. Өөрийнхөө хүсэл сонирхолтой юмдаа орж байж дараа нь ажил дээр гарахаар ажилдаа дуртай байж үр бүтээлтэй амьдрал чинь утга учиртай болно. Уг нь миний охин чинь тоонд сайн дуртай. Бас авьяастай, үнэхээр урлагийн хүн болно гэвэл ээж нь татгалзахгүй.
Урлагийн хүн гэдэг чинь сайхан, бас түүнийхээ хэрээр их өндөр хариуцлага, итгэл найдвар тээн гэсэн үг. Чи аль нэг мэрэгжил эзэмшлээ гэхэд тэр хүрээнийхэндээ хамааралтай болох бол урлагийн хүн болно гэдэг бүхэл бүтэн ард түмний хамааралтай болно. Одоо эртхэн шийдвэрээ гаргаад олон юмд үсжилгүй нэг чигээ барьж авдаа хэмэв. Харин аав нь миний охин ээжийнхээ мэрэгжлийг эзэмшвэл одоо болон ирээдүйд чинь хэрэгтэй. Хаан ч очсон чи ажилтай болно гэсэн үг хэмэв. Сүрэн нэг оройжин бодоод аавынхаа зөвлөгөөг дагахаар болов. Хоног өдрүүд харвсан сум мэт өнгөрч тэрээр хотод ээжтэйгээ хамт конкурс өгөхөөр үеийн олны дунд бужигнан санхүү эдийн засгийн дээд сургуулийн үүдэнд догтлон зогсно. Угийн суур сайтай болохоор шалгалтаа ямарч байсан амжилттай өгч сургуультай орохоор болов. Хашаанч удахгүй явах гэж байгаа болохоор тэр хоёр ихэнх цагийг хамтдаа өнгөрөөнө. Хашааг явахын урд өдөр сүрэн ээжтэй үнсүүлэн салж ядан хургасаар нулимсаа туславлан хотын зүг эрдмийн мөр хөөхөөр явлаа. Тэрээр хотод хашаагийн хотын байрны нэг жижиг өрөө хөсөлсөн суухаар тохирсон билээ. Хашаа сүрэн хоёр элдвийг ярьсаар бараг үүр цайлгав. Тэмүүжин хашаа хоёр уулзсан. Тэгээд гаргаж өгнө гэсэн хэмээн ярьж байснаа хашаа нэг юм хэлэх гэснээ болон маргааш хэлий хэмэв. Өглөөн нь онгоцны буудлын дээр хашаа хөөрцөглөн гэрийнхэн ах トゥ хамаатан садандаа үнсүүлэн хүн бүр дор бүрнээ захих захиасыг заа химээгээд л өнгөрөөж байв. Тэрээрээ зайтайхан зогсоод найзаагаа хүлээх сүрэн дээр хурч ирэн чамд хэлэх юм байна гэд гараас нь хөтлөн хоёул хүн багтаа хажуугийн танхимд орлоо. Сүрэн, миний найз намайг уучлаарай. Найз нь үнэндээ чамд одоо найз гэж хэлэхтгээч мэдэхгүй байна. Урд нь хэлэх гэснээ надад уурлаад найзлахаа болчих болов гэд одоо хэлж байгаа юм. Цаг бага байгаа болохоор товчхон хэлээ. Тэмүүж анх надтай ярихдаа чамайг гэж андуурсан юм. Би бүр дараа нь үннийг хэлсэн. Чамтай нэг удаа ярьсан, тэрийгэ намайг гэж бодсон. Бид хоёрын нэрийг сайн мэдэхгүй, тэгээд олон хүүхдийн утас авсан болохоор ямар ч байсан дархнаас ганцхан чамайг гэж бодсон байна лээ. Би ярьж байхдаа найз охинтойгоо хамт байсан гэж хэлсэн юм. Үнэн дээр би ч гэсэн эхлээд намайг гэж л ярьж байна гэж бодож байсан л да. Дараа нь медаль гэд ярихт нь л андуурагдж байгаагаа мэдсэн. Тэгэхдээ би түүнд хэлээгүй. Чамд ч бас. Тэмүүжин ухаантай хүү байна лээ. Намайг ойлгосон. Чамд Тэмүүжин сайн болчихсон. Намайг уулзуулаад өгөөч гэж гуйсан ч би яагаад ч юм амьдсангүй. Тэгээд чи өөрөө Тэмүүжин нэг их ойшоож үзэхгүй байсан болохоор би хүчлээгүй юм аа. Хэрвээ чамд таалагддаг бол энэ утасныхан дугаар шүү. Цаадах чинь уг нь эрнэ гэсэн яасан юм бол доо. Намайг уучлаарай. Сүрэн энэ бүхнийг сонсоод чихэндээ ч итгэсэнгүй. Юу? Үнэн гэж үү? Энд ч тэгээд ямар буруутай гэж. Өөрийгөө буруутгаад яах вэ? Үнэн дээр би ч гэсэн Тэмүүжинд сайн. Одоо хүртэл бодогдоод байдгийм. Тэгэхдээ та хоёрыг үерхдэг гэж бодоод бас чамайг сайн болохоор ч хэлээгүй юм. Найз минь дээ. Чи надад эртхэн хэлчихгүй дээ. Чи өөрөө ярихгүй л дээ. Би мэдэж байна. Гэснээ алив хэмээн төрүүлэн ухас хийгээд аавынхаа утсыг аван ярих гэтэл сүрэн битгий хэмээн хорсон ч хашаа найз нь мэдэж байна. Чи хүлээгээд л байх хэрэггүй гэд залгаснаа. Уцаа авахгүй байна. За яах вэ? Найз нь очиж байгаад та хоёроо заавал уулзуулна гэв. Гэтэл чи зорчигчд орохыг сануулan хоёр найз уйлалдан байж салцгаалаа. Сүрэн буцах замдаа түмэн бодол дарагдан явна. Тэмүүжин өөртөө сайн гэдгийг сонсоод түүнийг ямар их догдолсныг өөрөөс нь өөр хинч үл мэднэ. Ухаан нь самууран хөлн хөнгөрөөд хүн бүхнийг барьж авч үнсмээр ч юм шиг. Эсвэл байдгаараа орилмоор ч юм шиг. Атгахын зүрхэн цээжиндээ багтаж ядан оволцсон түг-түгхийн хүчтэй цохилно. Одоо ч гэсэн тэрээр аль хэдийнэ уулзчихсан юм шиг элдэг мөрөөдөлд автан түүндээ өөрөө баясан нүүрэн дээрээ инээмсэглэл тодруулан явна. Тэд явсаар гэртээ ирлээ. Хашаагийн ээж аав хоёр сүрэнд хандан "Сүрэн минь, чи миний охиноос ялгаа юу ахав?
Та хоёр минь хар багаасаа нөхөрлсөн улс. Хэдэн жил энэ байр минь эзэнтэй эзэнгүй явлаа. Чамаас гадна бас нэг оюутан охин нөгөө өрөөнд нь байна. Том өрөөгөө бид хоёр ирж байхдаа байх учраас цоожлоод түлхүүрийг нь чамд өгчгий. Миний дүү өөрийн гэршгэл байгаараа. Хаяа том өрөөндөө салхи оруулчихаж байна үз. Бид хоёр ч гэсэн санаа амарлаа хэмэв. Сүрэнч найзынхаа герт Хямдхан хотын төвд ийм сайхан байранд бараг л эзэн нь болж үлдэж байгаадаа баярлан тэр хоёрт баярлсан талархснаа илэрхийлээд санаа зовлтгүй хэмээгээд үлдлээ. Хичээлийн анхны өдөр эхэллээ. Намрын налгар сайхан өдөр. Энд тэндгүй ам орсон мэт хөдөлгөөн ихсэж дуу орон дор бүрнээ хэрэндээ гангарч гойсон хүүхэд залуус хотын өглөөг чимэн юутай бахархалтай сайхан харагдана. Сүрэнч гисэн догдлон хичээлийн шинэ жилийн нээлтийг үзэн хөөрөн зогсохдоо нүд алтан олны дунд дэгэлзэн зогсно. Хичээлж эхэлж хайж явж бодисаар арайхийн анги оллоо. Нэг л том болчихсон юм шиг, эсвэл бүр өөр хүнч болчихсон юм шиг. Хэдхэн сарын өмнө сурагчдын дүрмт хувцас өмсөн халигж цалгиж явсан гэнэн ариун хүүхэд үе нь дүрмт хувцастайгаа хамт үлдчихэжтэй. Бие бариад цаанаал нэг хөөргөн хэрнээ хүнд санагдж байв. Ангийнхантайгаа танилцсан угийн нэг их дуу гардаггүй болохоор дам зүс мэдэх эрдэнтийн нэг охин байсанд танимхааран түүнтэй арай илүү дотн байв. Хичээл орсон эхний 14 хоногт учир нь олдохгүй өнгөрлөө. Хүүхдүүд ангиа сольж байна гэд наас цаашаа сэлгээ их хийн. Нэгэн өдөр эхний цагийн хичээл эхлээд дундаа орж байтал ангийнх нь хаалгыг тогшин нэг хүү гартаа бичиг барьсаар уучлал гуйн орж ирлээ. Сүрэн багшийн хэлсэн бүгдийг үг үсэг алдалгүй хичээн бичиж байгаад эхэндээ анзаарсангүй. Багшин дууга хураан хэн нэгэнтэй мэдлэхэд дээш харвал түүний өмнө Тэмүүжин зогсож байлаа. Тэр хоёр хоромхон зуур харц солилцоход хэн хэнийх нь нүдэнд баярын болоод гайхсан шинж илрэв. Тэмүүжин шууд сүрэнгийн хажууд очиод суухдаа толгой дахин мэдлээд нүдэрээ урин зөөлөн инээмсэглэлээ. Энэ үест сүрэнгийн хацар өөрийн мэдлгүй улааж халуу дүүгэн нүдэн бүрэлзэн чихэн шуугаад суудлаасаа хүндэрөөд ирэх шиг болоход өвдгөн чичирч байв. Тэмүүжин ч гэсэн сүрэнг хараад нүдэндээ ч итгэсэнгүй. Түүний хэдэн сар бодон санагалзаж байсан охин нь ингээд өөдөөс нь харан ичингүйрэн сууж байхыг хараад үнэн үү хэмээн өөрөөсөө асууна. Тэрээр сүрэнгийн хажууд очиод суухад яагаад ч юм халуу дүүх шиг болов. Уулзахаасаа өнгөрлөө хэмээн бодож байсан сэтгэлтэй мөрөөдлийн охиныхоо хажууд ингээд сууж байгаадаа итгэж ядан байн нүднийхээ булангаар харан өөртөө зүуд биш хэмээн итгүүлж байв. Тэрээр дотроо ямар азар гэрийнхнээсээ зөрсөөр байгаад энэ сургуульд тэгээд бүр энэ ангид орвоо. Ястай хувь тавилан гэдэг энэ байхаадаа хэмээн бодон нүднийхээ булангаар дахин харвал хоёул харц мөргөлдчихв. Сүрэн сандран бушуухан доошоо харвал Тэмүүжингийн бүрч эгдүүн хүрэн болдог бол гарыг нь ч болов атгангсан хэмээн туйлгүй ихээр хүслээ. Төд удалгүй хичээлч завсарлав. Ангийн охид Тэмүүжин сонирхож байгаа нь элт. Тэмүүжин өөрийгөө товчхон танилцуулан суудал дээрээ буцаж суугаад сүрэнд хандан "За сайн уу? Таньж байна уу? Би нөгөө тийм ээ, таних байна. Ямар сони юм бэ? Хоёулаа нэг ангид орчихдаг. Чи суйст орно гэд байгаагүй л үү?" Хашаа явчихсан ганцаараа ормооргүй санагдаад гэтэл сүрэнтэй нийлдэг ихшиглэн хурч ирэн "Та хоёр чинь эртний танилуд юм уу?" "Ихшиглэн гэдэг" хэмээн гараа сунгалаа. Хичээл тараад сүрэнг явах гэтэл Тэмүүжин хажууд нь хурч ирээд чимээгүй даган зэрэгцэн явлаа. Чимээгүйхэн хөл нийлүүлэн алхасаар л. Үнэн дээр ярих юм зөндөө их байвч юу ч ярилгүй арслантай гүүр өгсөн цаашлав. Тэд явсаар багшийн дээдийн буудал дээр ирэхэд Тэмүүжин энийг барьж байда би одоохон хэмээн цүнхээ бариулаад өөрөө гүйгээд явчихв. Сүрэн цүнхийг нь барин хүлээж байхдаа үнэхэрийн жаргалтай байгаагаа мэдэрлээ. Түүнийхээ барьж явдаг цүнх гэж бодохоор л хөтөлдсөн юм шиг болоход гарынх нь хөлс дааварлана. Тэмүүжин хоёр гартаа Оросын зүрхэн хэлбэртэй Моя любимая зайрмаг барин гүйж ирээд нэгийг нь сүрэнд өгөв. "Уучлаарай. Завтаа бол хоёулаа хамтдаа хүүхдийн ордон орох уу?"
Тэнд өнөөдөр тоглолттой гэсэн хичээлийн нээлтийн тоглолт үзэх үү? Хүүхдийн ордны хичээлийн нээлтийн тоглолт үзэн суугаа хоёрт энэ бүхэн нэг л сэтгэлд ойр дотн санагдана. Эргээд энэ тайзан дээр гарахгүй гэхээр хин хин нь гэгэлзэн байж үзэж дуусглаа. Тоглолтч тарж гар хаалга зүглэн явтал Тэмүүжин сүрэнгийн гараас нь гинэт хөтлөөд ав. Сүрэн сандран гараа таттал Тэмүүжин "Чи яагаад зовоод байгаа юм бэ? Бид хоёр чинь бас ч гэж бүжиглсэн хоёр бидтэй" гэд улам чанга атгалаа. Сүрэнд гараас нь атгсан тэр зөөлөн гарт ингээд л хөтлүүлээд яваад баймаар санагдав. Тэмүүжин хөтөлсөөр хүүхдийн цэцэрлэгт хүрээлэн түүнийг дагуулan очиж хоёул сандал дээр зэрэгцэн суулаа. Тэмүүжин сүрэнгийн өөдөөс харан салхинд хийсэх үсийг нь чехнийх нь араар хийнгэ. "Сүрэн, би чамайг сүүлчийн уулзалтаас хойш байнга боддог болсон. Чиний нэрийг чинь ч сайн тогтоогоогүй байж чиний дүр чинь сэтгэлд үлдэж намайг их зовоодог байсан. Би чинь 10 дугаар ангидаа анхны хайртай учирчглаа гэж үгээд л өөрөөсөө байнга асуудаг байлаа. Намайг тоох үгүйг нь бүүхэл Тэмүүжин гэдэг хүнийг мэддэг ч юм уу гэж бодохоор л гол харалдаг байсан. Чамайг санах болгондоо дуулж тэрл оройны бүжиг чиний нүд хоёр намайг элбэддэг байв. Өнөөдөр ангид орж ирээд чамайг хараад би нүдэндээ итгээгүй. Бурхан миний чин хүсэлтийг сонсчээ. Хувь зохиол гэж энэ байхдаа л хэмээн бодоод байгаа. Сүрэн минь, миний сэтгэлийг хүлээн аваач дээ. Би зөндөө сансан, бас хүлээсэн хэмээн хэлээд өмнө нь өвдөглөн суугаад өөдөөс нь цоо ширтлээ. Сүрэнд саяны болсон бүгд нь зүүд зэрэглээ шиг санагдан итгэж ядан байснаа сэтгэл нь маш ихээр хөдлөн гарын дээр нь гараа тавиад "Чамд баярлалаа. Бурхан миний ч гэсэн үгийг сонсчээ" гэд инээмсэглэв. Тэмүүжин яг л жаахан хөвгүн шиг дороо дэвцэн сүрэнгээ тэврэн авч дээш өргөөд "Баярлалаа. Ямар гайхалтай байна" хэмээн хамаг байдгаараа хашгирлаа. Сургууль дээр тэр хоёрыг бүгд ярилцсан. Аргагүй л таарсан хосууд гэж энэ байх та. Тэмүүжин ямар гоё халамжтай юм бэ? Сүрэн ямар аазтай юм бэ? За тэгээд нэг их удахгүй бие биенээсээ уйдаад ирнэ дээ. Үргэлжийн мөнхийн хамт байхаар залхахгүй юм байх та. Анхандаа тэр хоёрыг элдвэр ярин сонирхож байснаа сүүлдээ тэр хоёрын гайхалтай үнэн ч хайранд атаархан бүгд хүлээн зөвшөөрч орчин цагийн Ромео Жулиеттай гэлцэх болов. Сүрэн 2 дугаар курсээ төгсөөд гэртээ харих болов. Тэмүүжин урд өдөр нь сүрэнд хатуу цаасыг альбом болгон хийгээд багаасаа ахуулаад одоо хүртэл ахуулсан зургнуудаа нааж өгөв. Хайрыгаа санахаараа харж байгаараа хэмээн халуун янгаар үнслээ. Сүрэн тэрхүү сэтгэл шингэсэн гайхалтай өвөрмөц бэлгийг хараад дуу алдан хэлэх үгээ олж ядна. Сүрэн хараад сар болоод ирэх хооронд Тэмүүжин тэсгэлгүй хойноос нь яваад очив. Хоёулаа уулзангуудаа тас дэврэлтэн хошуу салахгүй үнсэлцэн. Сүрэн хүзүүгээр нь тэврэн баярын нулимс унгаж байхад Тэмүүжин таарсан газраа үнсэн нулимсыг нь арчиж өгч байлаа. Тэр хоёр нандинд хамаг учраа хэлэн Тэмүүжин албан ёсоор сүрэнгийнхээ ээжтэй танилцлаа. Нандин Тэмүүжингийн ар гэрийнхнийг асуувал аавыг нь ганхүү гэдгийг сонсоод золтой л ухаан алдаад унчихсангүй. "Юу, хин гинэ? Эмээ өвөг нь хин гэдэг вэ? Хаана байдаг улс вэ?" хэмээн асуухтаа нэг амьсгаагаар дуржигнуулан нүд нь эргэлдээд ирлээ. Тэмүүжин гайхан аавын ээж, аавын аав хоёр байхгүй бурхан болцгоосон гэтэл нандин амьсгаа нь бүр дээрдэн. "Алив чамд аавын чинь зураг байна уу?" гэтэл сүрэн хажуунаас нь "Ээж, та яагаад байгаа юм бэ? Энд чинь аавын зураг ямар хамаатай юм бэ?" гэтэл нандин "Хүлээж бай. Миний таньдаг хүн байж магадгүй зураг нь байна уу? Эмээ өвөг чинь хин гэдэг байсан юм бэ?" хэмээн аль болох бие барихыг хичээн асуулаа. Тэмүүжин сандран залуугийнх нь зураг байгаа да хэмээгээд төрөвчээ гарган "Энэ манай ээж аав хоёр өвөөг цэрэн эмээг нандин хэтвчийг нь бушуухан шүүрч аван харснаа. Уучлаарай. Биш вэ гэд баяртай наргагүй буцаа өгөөд уртаар санаа алдлаа." Төгсгөл хэсэг. Намрын дунд царын бэлэгт сайн өдөр хурмын ордонд нэгэн залуу хос гэрэлтэй батлуулахаар зэхэн байв.
Залуугийн харцнаас амьдралдаа сэтгэл хангалуун, омог бардам, өөртөө итгэлтэй бахархал харагдаж байхад сүйт бүсгүй үл ялэг сэвтэн шингэрсэн царайнаас энэ хорвоод ирэх хамгийн жаргалтай бүсгүй царай гэрэлтэн байлаа. Яслах үйл ажиллагаач эхэлж хоёр талын гэрийнхэн орон зогслоо. Гэрлэх яслалын удирдагч батлуулагсад болон гэрчүүдээр гарын үсэг зуруулж дууссаны дараа намблаг бөгөөд тод дуугаар Монгол улстай өрх бүл нэмж байгаад баяр хүргэе. Ингээд ганхүүгийн Тэмүүжин болдын сүрэн нарыг эхнэр нөхөр болсныг батал суугай.